Би бас нөгөө энэ залуучуудын энэ одоо амьдрал те гэр бүл зохиох одоо энэ хайр дурлалын асуудал дээр их тийм зүв байгаасаа гэж их санаа зовж явдаг байхгүй юу? Би өөрөө бас 4 хүүхэдтэй. Манай хүүхдүүд ч бас тэгээ том болоод те бас ингээд хүмүүстэй гэр бүл болоод явж штэ. Тийм болоод би тэр дуугаа нэг тиймэрхүү өнгөйстэй. Өчигдрийн гомдлоо цас болгон хайлуулнаа. Өчигдрийн гомдлоо цас болгон хайлуулнаа. Өргөнч би ингэж дурлахгүй. Үргийн биш өрөөлий хүсэхгүй. Үнэн чир ганцхан чамайгаа хайрлуулнаа. Амьдралын харгуй харьяар гэрэлтүүлнэ. Намайг Дашдоржийн хишиг жаргал гэдэг Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 17 сургуулийг төгсөөд Оросд Уралын политехникийн дээд сургуулийг барилгын мэргэжлэр төгсөж ирсэн. Манай аав бас юм барилга их сайхан мэргэжил шүү. Тэр үед бол нэлээд олон мэргэжил байсан. Геолог, уурхай гэтэргээл те. Тэгээд нөгөө барилгын мэргэжилд хамгийн надад ойрхон санагдаад аав нь ч гэсэн нөгөө барилгын салбарт ажиллаж исэн болохоор тэгээ барилгын инженер авч ирсэн. Тэгээ барилгынхаа инженерийг авчаад ер нь бол барилгах тулд бас их дурлсан. Байшин үйлдвэрлэх комбинатад ажилласан. Одоо энэ 3 дугаар хороолол энэ хосмол байшингуудыг хийхэд бол тэрэнд оролцсон гэсэн үг. Тэгээ би чинь нэг хэсэг ер нь ажилтгүй болсон л доо. Бүх барилгын ажлууд зогссон. Тэгээ ингээд ажилд орох гэхээр энэ тэнд бүгд л ингээд зогссон байдалтай. Нэг 5-аас 10 жил бол барилгын ажил зогссон шүү. Тэгээ тэр хооронд за ерөөсөө ингээд өөр салбар руу оръё гэд улс орны хөгжилд чинь бол зөвхөн одоо засгийн газраа хараад те ингээд суугаад байхтай биш. Ер нь нийгмийн сайжруулахын төлөө хүн болгоны оролцоо хэрэгтэй байдаг юм байна. Гэт тэрийг ерөнхийдөө мэдэрсэн л дээ. 10 жилд байхдаа бас шүлэг бас ганц нэг бичдэг. Тэгээд нэг зохион бичлэгийн уралдаанд их ордог байсан. Тэгээд ер нь өөрийгөө бас ингээ юм бичих те бичиж бас бодох юм байна гэдэг тийм хүүхд насны тийм итгэл авч ирсэн. Гэхдээ нөгөө барилгын инженер болсон учраас тийм бичих ямарч те хэсэг хугацаанд бол ерөөсөө юм бичээгүй. Хүү бас нэг Канадад 5 жил сурсан. Тэр хооронд би бас хүү дээрээ очиод тэгээ нөгөө нэг бас гэр орноо саанан те тэгээд бас тэнд завж өдөөтэй байгаа учраас их орныхоо тухай шүлэг те ээж аавынхаа ан тухай ингээд эмэгтэй хүний гоо сайхны те өгүүлсэн ийм шүлгүүд ер нь зав цаатай байгаа учраас нэдэ битсэн. Тэгээд нэгэнтээ битсэн болохоор за нэг шүлгийн ном гаргая гэд тий анхны номоо 2015 онд нэг шүлгийн ном гаргаж ирсэн. Тэгээд консерваторт бас тухайн үед намайг сурч байхад сурч ирсэн хүмүүс дараа нь тэнд чинь дуучид Монголын хөдөлмөрийн зохиолчд маш олон төгссөн шүү дээ. Тэгээд тэр хүмүүстэйгээ бас тааралтахаар би нөгөө шүлгээ өгж байгаа. Тий би ингээд шүлэг ингээд бичдэг болсон гэсэн чинь чи инженер хүн ямар аюу сайхан хүлээж авсан намайг. Одоо шааруу пүрүүдаар чахын тэр бол шүлэг бичнэ гэдэг чинь ямар сайхан юм тий өстой гоё болсон байна гэдэг. Тэгээд шаруу нөгөө миний тэр гайхамшиг гэж шүлгийг за энд шүлгэнд чинь би дуу хийж өгье гэд. Тэгээд тэр амьдрал гайхамшиг гэдэг дуу гарч ирсэн. Ээжийн хайранда чаргаж амьдрах үйтэй. Түл дээрээс л юу амьдралынхаа хэрэгцээтэй юмнуудыг дандаа тэндээс авдаг. Тийм учраас за ийм хүнд хэрэгтэй ийм сэтгүүл гаргая гэх тэгэл зүйлд гаргаж эхэлсэн дээ. Хүмүүсийн амьдралд тус нэмэр болъё. Хүмүүс амьдрах энэ эрч хүч, энэ урам зориг өгье. Ер нь бас амьдралдаа хүн ямар нэгэн зөв зүйлийг л байнга дадал хөвшил болгож хийх ёстой. Тийм учраас тийм юмыг өгье гэж зорьсон учраас амьдрал гэдэг нэр нь бол угаасаа гарцсан байсан. Гайхамшиг гэдэг үг тэр үед их хурц сонсогдчихсэн л доо. Тэгээ энийг болохоор нөгөө хүүхд насндаа уншиж ирсэн Алиса гайхамшигын оронд гэдэг те тэрнээс сэтвэлжил ер нь хүүхэд байхдаа бид нар бас тийм гайхамшигтай зүйлийг мөрөөдчихсэн байж шүү дээ те. Тэгэхээр бас тийм гайхамшигтай амьдрал байж болох юм а гэд гайхамшигтай амьдрал гэд. Тэгээд нөгөө гайхамшигтай амьдралаа хийсэн чинь ганцхан тэр нэр нь л
юу яаж байгаа байхгүй юу? Давцаагүй бусад бүх нэрнүүд давцсан. Тэгээ гайхамшигт амьдралын нэр өгчсэн. Хайрын дуу энтриг бол залуучуудад их зориулдаг. Тийм учраас яг миний мэддэг нэг хайр, миний мэддэг одоо тэр амьдралын нэг туршлага байна шүү дээ. Тэрэн дээрээ нэмээд өнөөгийн залуус юу хүсэж байна те? Өнөөгийн залуучуудад юу гэж хэлвэл одоо илүү тэднэрт хүрэх болооч гэдэг юм уу те? Тэр чинь бол маш их бодож хийж байгаа шүү дээ. Хайрын тэнгис өдөр бүр би нэмслэх дуртай. За тэгээд нартай бороо. Тэгээ хамгийн сүүлчийн ном болохоор энэ цэнгэрдэг зэрэглэнээс үүсэх аялгау гэдэг ийм шүлгийн номнууд гаргасан. Тэгээд нөгөө сэтгүүлдээ хийсэн ярилцлагаараа гайхамшигт хөөрөлдөөн гэдэг ном гаргасан. Дандаа шилдэг ярилцлагаараа гаргасан. Хүүхд насныхаа дурсамжаар би хүүхдүүдэд зориулаад хүүхдийн өгүүлэлэг шидэт малгай гэдэг нэг ном, хүүхдийн өгүүлэлгийн ном гаргасан. Одоо нэг өгүүлэлгийн ном гаргах гээд энэ жилдээ гаргана гэдэг нэг өгүүлэлгүүд л бичиж байна. Чамайгаа холхоо надад туссан чамайг даруухан гэж бараа надад хийсэн чамайг ойхон Би 5 дүүтэй тий. Тэгээ нэг дүү маань Ленинградын одоо урлагийн актийн төгсөж ирсэн. Өнөөдөр нөгөө керамикийн зураач. Манай тэр дүүгийн нүлдээ бас нэлээд орсон. Зураг гэж ийм гоё байдгийн байна. Одоо хин ч гэсэн гэртээ гоё зураг тавья гэж одоо хин ч гэсэн адны газараа гоё зураг тий. Хааж зураг болгонд байнга хүний сэтгэлийг хөдөлгөж идэг. Цуглуулагч гэж хүмүүс байдаг. Тэр хүмүүс чинь бол ингээд энэ өв соёлыг одоо тээгч дараа үедээ бол дамжуулагч болж байгаа шүү дээ. Тэр одоо сайн зураач, сайн бүтээлэг тий одоо хэдэн жилээр хадгалж болно. Үр хөвгүүдэд дамжуулна тий. Энд чинь нэг гэсэндээ тухайн цаг үед бий болж гарсан тэр том бүтээл ингээд хадгалагдаж үлднэ гэдэг бол тэр бол маш том соёл. Зураг юу яа? Зурмаар санагдаад тэгээ нэг зургийн ингээд нэг сургалтууд өгдөг шүү дээ. Тэгээ тийм сургалтанд би тэр мөнгө цэцэг гэж зураачийн сургалтанд явлаа. Тэгээд тэнд ингээ хүүхдүүд заадаг. Хүүхдүүдийн хамт ороод тэгээд тэнд жоохон зураг яаж зурхыг заалгаж байгаа юм. Хүн чинь бас юу яд юм бэ? Яг өөрийнхөө хүссэн юмыг л зурдаг юм байлээ. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийг л зурмаар санагдаад тий. Нэг гоё хүүхнүүд л зурмаар санагдаад байдаг байхгүй юу? Монгол дээл Монгол хувцастай тийм хүүхнүүд нэг хэсэг зурсан. Тэгээд тэрний дараа гэсэн чинь нөгөө би ч нөгөө барилгын инженер болохоо нөгөө барилга байшин дуртай. Тэгэнгүүт хотын зураг зурмаар санагдаад мэдээж зураач болно гэдэг бол маш олон жил сурах тий. Дараа нь тэр бас 10-20 жил зураг зурж ийж тий. Тэгжиж жинхэнэ зураач, жинхэнэ уран бүтээлч, том уран бүтээлч болдог байгаа шүү дээ. Гэтэ бол хувь хүмүүс бол сонирхогчийн байрнаас ингээд зурж тий. Дүрслэг урлагийг ингээд мэдэрнэ гэдэг бол тэр маш том одоо юу байхгүй юу? Боломж байхгүй юу? Сэтгүүл рүү орсонд намайг ерөөсөө маш олон юм руу оруулсан байхгүй юу. Тэрнээс биш би сэтгүүл гаргаагүй бол нэг тийм энэ юмнуудыг хийгээгүй ч байж магадгүй те. Гэхдээ нөгөө сэтгүүл гэдэг чинь ерөөсөө маш өргөн тийм талбар те. Тэгээд маш олон хүнтэй би уулзлаа. Тэгэнгүүт дамжаагаа тэгж хэлжсэн. Хүн бол насан туршдаа суралцж явдаг юм аа те. Одоо ингээл хүмүүс одоо ингээд сургуультай төгссөн одоо би ингээд инженерээр ажиллаа одоо ингээд болоо гэдэг те. Хүмүүс ингэждэг. Насан туршдаа сурч 60 нас, 50 нас, 40 нас те. Бүх насаараа хүн ямар нэгэн юмыг сураал байвал сураал бай. Амьдралыг бас сайхнаар харж одоо эргэн тойронд байгаа хүмүүсийн хандлага тэр бүхнийг ингээд сайхнаар хүлээж авбал илүү гоё ажиглалтай болж байгаа гэж би боддгийг. Тийм учраас намайг бүр жоохон байхад манай аав бид нарыг хүүхд байхад бити нэгч муу үг хэлэхгүй дандаа юмыг сайхнаар хэлжээ тий дандаа юмыг байгаа гэжээ дандаа юм хүнд баярлаа гэжээ бүр тэгж сургадаг байсан хүн ямарваа юмыг бүтээн хийн гэдэг бол тий мөнгөөр хэмжигдэхгүй байхгүй юу тий энэ чинь надад маш их гоё амьдралын аз жаргалыг өгч чинь, эрч хүчийг өгч чинь тий ухаарл өгч чинь. Зохиолч хүмүүс ийм үзэл бодолтой байд юм байна. Хөгжмийн зохиолчд ийм хүмүүс байд юм байна.
уран зураг зурагч ийм хүмүүс байд юм байна. Бизнес хийх гээд байгаа хүмүүс маань ингээд бизнесээ хийх гээд байгаа юм байна шүү дээ тий. Ерөнхийдөө ийм нийгмийн давхаргыг ингэж ойлгоно гэдэг бол энэ бол маш гоё одоо өөрийнхөө амьдарч байгаа ингээд мэдэрч байна гэсэн үг байхгүй тий. Тийм учраас өшөө цаашаа их юм хий, нийгэм сайхан зүйлсийг хийж бүтээх боломжтой. Тэн дээр ажиллая гэсэн энэ урам зориг бас өгч шүү дээ тий.